Үзэгчтэй ахын дөрөв минут төргий цаг үеийн ястахын оргил цаг эхэлж байна. За өнөөдрийн манай оргил цагийн зочноор хүүхдийн хэвийг сангийн боловсрол төслийн мэрэгчлэн мөнх төвөөр олж байна. Танд дөрөв минут төргий. Баярлалаа орой минут төргий. За тэгэхээр бас хичээлийн шинэ жилд эхлэх гэж байгаа энэ цаг үед бас эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр бас хоёулаас өнөөдөр ярилцахаар миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд талархлаа. Баярлалаа. Тэгэхээр 14 онохон дараа 9 сарын 1 болж хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. За мэдээж хүүхдийн хэвийг сангийн зүгээс бол энэ боловсролын салбарт одоо маш олон төсөлтийн хөтөлбөрийг бол хэрэгжүүлж ирсэн энэ туршлагатай байгууллага. Тэгэхээр би 1-р ангийн хүүхдүүд маань энэ өдөр бас хичээлдээ ордог. Тэгэхээр 6 наснууд бол хичээлд ороод бас баггүй хугацаа өнгөрч байна. За одоо шинээр хүүхдээ 6 нас хүрсэн сургуульд орох гэж байгаа эцэг эхчүүд маань юуг анхаарах хэрэгтэй вэ гэдэг. Манайх 9 сарын 1 болохоор буужигддаг штэ. Тэгэхээр энэ асуултаар бас ярилцлага эхлэж бодож байна. За тийм одоо яг энэ цаг мөчид бол эцэгчүүд маань ерөнхийдөө хичээлийн бэлтгэл хийж эхэлсэн тэр тал руу анхаарлаа хандуулж эхэлж байгаа тийм цаг мөч байна л да. Тэгэхээр хэдийгээр одоо 14 хоног 2-7 хоногийн хугацаа байгаа ч гэсэн ялангуяа анх одоо хүүхэд нь сургуульд орох гэж байгаа эцэг эхчүүдэд анхаарах тийм зүйлүүд бол бас байна. Одоо жишээлх юм бол одоо сүүлийн үед одоо цүнх сонголтын асуудал маш их яригдж байна л да. Яг 1-р ангийн хүүхдүүд маань 4, 5, 6 кг жинтэй цүнх жишээ нь үүрээ явж гин гэсэн тийм судалгаа гарсан мэлээ. Тэгэхээр яг 6 настай хүүхдүүд маань одоо биеийн жингийн 10% буюу 2.5 кг-аас илүү одоо цүнх үүрэх нь эрүүл мэндэд нь маш их сөрөг нөлөөтэй гэдэг нь бол батлагдсан байгаа. Гэтэл эцэг эхчүүд сургуулийн байгууллагууд одоо энэ тал дээр бол илүү бас анхаарах хэрэгтэй байгаа. Жишээлх юм бол одоо 1-р ангийн хүүхдүүд бол одоо аль болох өргөн мөртэй бүслэхийгээрээ нэг бүсэлдэг тэгээд нуруугаараа ингээд чиг татдаггүй хөнгөн тийм цүнхийг бол жишээ нь сонгож авах хэрэгтэй байгаа. Энэ дээр эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Нөгөө хүүхдийнхаа хичээлийн хэрэглийг сонгож яах гээд дуртай маквин Google-тэй эдрийн зурагтай хүнд цүнх сонгож авч өгдөг шүү дээ. Энэ маань эргээд яг 6 настай хүүхдүүд маань яс булчингийн хөгжил нь одоо гүйцэд хөгжөөгүй байгаа учраас одоо нурууны мөрөөлт, өсөлт хөгжүүлэлт энэ маш их зүйлд жишээ нь сөргөөр нөлөөлдөг. За тэгээд хичээлийн хэрэглэл бол 1-р ангийн хүүхдүүдэд бол харьцангуй одоо янз бүрийн саавх, сампин, янз бүрийн материалаас ихсэлээ цүнхэнд нэг зүйлүүд явдаг л да. Тэгээд тэр зүйлүүдийг нь сонгохдоо ч гэсэн хэр зэрэг одоо жин эзлэх вэ? Энэ цүнхэнд нь ороод дэвтэр номтойгоо нийлээд цүнхтэйгээ нийлээд одоо хэр их жин эзлэх вэ гэдэг дээр нь бол эцэгчүүд анхаарах хэрэгтэй. Ер нь бол бид нар бас сурвалжлага хийгээд явж байсан. Тэгэхээр нөгөө хүүхдийн цүнхний том жижигэн тухай яриад байгаа. Том жижигээс гадна хамгийн гол нь жинд нь байт юм байна л да. Тэгэхээр ер нь бол одоо бага жинтэй байх тусмал хүүхдийн өсөлт хөгжилтөнд эерэг нөлөөтэй. Хүнд байх тусмал сөрөг нөлөөтэй байх. Тэгэхээр зэрэг манай ерөнхий боловсролын сургуулийн нөгөө хичээлийн хэрэгсэл ном байгаа шүү дээ. Номуудыг маш ихээр цуглаж явдаг. Энэ нь бас хүүхдийн одоо өсөлтөнд зөв нөлөө үзүүлж байна гэдэг. Энэ дээр бас ямар байшртай гэдэг. Ер нь номны жингийн тухай. Номын жин бол одоо бас нэлийн зузаан жин нь бол их байна гэдэг дээр бол судлаад яригдал байгаа юм билэ. Зүгээр бид нар одоо тэр жинг бууруулахаас өмнө эцэг эхчүүд одоо яах боломжтой вэ гэхээр хүүхдийнхаа нөгөө хичээлийг ялгаж явуулах хэрэгтэй. Цүнхэнд байгаа тэр хэрэглэгдэхүүнүүдийг аль болох хөнгөн чанартай тийм зүйлүүдийг сонгох хэрэгтэй байгаа юм л да. Тийм. Манайх ер нь 6 настай хүүхдийг бас сургууль бэлтгэх 1-р ангид оруулаад баггүй хугацаа өнгөрч чинь. За жил бүр сурвалжлага хийгээд явхаар л нөгөө хүүхэд нь уйлсан тий. Тэгэл нөгөө аргагүй яхаа ээж аваасаа хол байж үзээгүй хүүхдүүд сэрэлт явсан сургуулийн орчин гэдэг бол огт өөр орчин байдаг. Тэгэл 9 сарын 1 болохоор л уйллаа ингээл бужигнаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүйг бас бэлдэх асуудал айгүй чухал байдаг юм шиг байна. Тэгэхээр энэ дээр эцэг эхчүүд маань яг юуг анхаарах ёстой вэ? Хүүхдээ яаж одоо энэ 1-р ангид сургуулийн сурагч болоход бэлдэх ёстой? Тийм. Энэ бол ялангуяа сургуульд цэцэрлэгт хамрагдаж байгаагүй одоо сургуулийн өмнөх осролт хамрагдаж байгаагүй тийм хүүхдүүд за тэгээд өөрийгөө илэрхийлэх чадамжийн суул нэг тийм бүрэг хичмэхийн маягийн хүүхдүүд байдаг шүү дээ. Тэр хүүхдүүдийн хувьд бол маш их хүндрэл гардаг уйлаал, жичрээл эсвэл ээж аваагаа дагаал ингэж идэг тийм. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн хувьд бол эцэг эхчүүд нь бүр онцгойлон анхаарах хэрэгтэй. Жишээ нь яг одоо энэ цаг мөчид бид нар юу хийж чадах вэ гэх юм бол одоо эх 7 хоногт бүртгэл эхлэх чинь тий. Тэр үеэр нь одоо хүүхдэд дагуулад хамт очоод сургууль бүртгүүлээ, тэр анги танхимаар оруулж үзүүлээд магадгүй нэг багштай
уулзуулж үзүүлээ тий. Гэрээс одоо сургууль хүртэлх зам орчин мэдрийг тайлбарлаж өгөөд тий. Ингэж болно эцэгчүүд. Бас дараагийн зүйл нь болохоор одоо яг хүүхэд маань одоо тэр сургуульд орох гээд байгаа тэр үйл ажиллагаа одоо хэрхэн төсөөлж чинь тэрийг мэд хэрэгтэй. Одоо зарим хүүхдүүд маш гоёор төсөөлдөг ингээд айгуу гоё би одоо сургуульд орно гэж баясаж баярлаж хүлээж авдаг. Зарим нь бол бүр эсэргээрээ айж жижиж одоо яана би сургуульд ормооргүй байна, цэцэрлэгтээ явмаараа нэмээ үгэндээ баймаар энэ ч гэх юм уу. Ингэж хүлээж авдаг. Хэрвээ хүүхдийнхээ одоо тэр ямар хүлээлттэй байгаа тий одоо яг ямар сэтгэл зүйтэй байгааг нь урдчлаад мэдэх юм бол тэр нь тохирсон одоо жижиг үйл ажиллагаануудыг эцэгчүүд хийж болох нь шүү дээ. Жишээ нь хамгийн түрүүнд тий сургууль дээр нь дагаж хамт зочлох юу гэдгийг одоо тэр сургуульд орох, сургууль багшийн талаар маш сайхан эрэг сэтгэл төрүүлэх, сургууль сураад амжилттай сурж байгаа одоо ах дүү ихч одоо ойр дотны хүмүүсийн сайхан түүх ярьж өгөх, жижигхэн бяцхан хүүхдэд зориулсан тийм шторк, тийм видео үзүүлэх гэх мэт ямар ч одоо үйл ажиллагаа зохион одоо хийж болно шүү дээ эцэгчүүд. Ер нь бол сэтгэл зүгээр нь бас бэлтгэх нь аягүй чухал байна. Маш чухал. Ер нь бол одоо шинэ орчинд, шинэ хамт олонны дунд одоо бид нар бол сургууль дасан зохицох чадвар гэж ярьж байгаа юм л да. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хувьд яг энэ сургууль дасан зохицох энэ шинэ орчинд дасан зохицох чадвар нь тухайн хүүхдийн одоо суралцах чадвар, тий суралцах байдал, сурлагын амжилттай сурах гэдэгт бол шууд нөлөөлж идэг тийм хүчин зүйлүүд энийг багхгүй. Тэгээ тийм учраас одоо хүүхэд айгаал, уйлал, тий сургуульдаа явмааргүй санагдаал энд түгшээл чичрээ сууж байгаа бол тэнд одоо багшийн зааж байгаа хичээлийг бол хүүхэд ойлгох, хүлээж авах ямар ч боломжгүй байна л гэсэн үг тий. Энэ бол тэгэл нуус хичээлээсээ хоцрох одоо тэр ихт багшийн зааж байгаа зүйлд анхаарч чадахгүй үлдэх гэдэг энэ бүх зүйлүүд эндээс эхэлж байгаа. Тийм учраас бид нар хичээл эцэгчүүд байна одоо дэвтэр ном цуглуулах тий энийг одоо яаж хүргэж авнаа гэдэг их тийм ойр зургийн зүйл санаа зовхосоо илүү одоо яг энэ цаг хугацаанд хүүхдтэй бол одоо аль хэдийнэ бэлдээд эхлэх хэрэгтэй байгаа. Жишээлх юм бол одоо хүүхдүүд маань зуны хугацаанд амраад хідэн цагт унтаж хідэн цагт босч яа нэтэр бол маш өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Яг одооноос эхлээд бол хүүхдийнхаа орой эрт унтуулдаг, өглөө тодорхой цагт босгодог хамгийн багадаа 10-аас 12 цаг унтах. Манайхан ч өглөө 8 цаг сургуульд орно гэдэг унтаагаар нь л аваад явж байгаа шүү хүүхдээ. Тэгээд замдаа сэрэл тэгээд тийм хүүхд одоо нэг сургуулийн орчинд орчхоор хичээлээ ойлгох бас хүндрэлтэй байдаг. Тий, ер нь бол 6 настай хүүхдүүдийн хувьд бол 10-аас 12 цаг бүрэн унтчээж одоо яг унтах одоо тодорхой хугацаанд тийм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо 7 цаг 8 цаг ингээл унтуулчаал орой 12 цаг хүртэл хамт зурагт үзчихээл тий. Өглөө босоороо ажилдаа явлаа шүү гэл ингээл босох юм бол тэр хүүхдүүд маань дутуу унтж ийн гэсэн үг тий. Дутуу унтснаасаа болоо хурдан ядарна, хичээлээ ойлгохгүй байна. За тэгэл дархлаа сулрахаар магадгүй одоо янз бүрийн өвчин юу тусах ч гэдэм ингээд араасаа маш олон тийм сөрөг зүйлүүдийг дагуулж идэг маш энгийн зүйлээс тэгэхээр эцэгчүүд маань тийм зүйлүүдээс анхаарах хэрэгтэй. Манайхан цэцэрлэгт явуулдаг шиг санаал цэцэрлэгт өдөржин хүүхэд унтаад амрах юм боломж бол байна. Сургуулийн орчинд бол тийм боломжгүй учраас хүүхдээ бэлдэх нь маш чухал. Ер нь за энэ бол зөвхөн сургуулийн 1-р ангид ирсэж байгаа хүүхдүүд. За дээрэс нь хөгжлийн мэргэжилтийн хүүхдүүдийн асуудал байгаа. Энэ бол бусад хүүхдийн адил сурч боловсрох хэрэгтэй. Сурч болгох ёстой. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг одоо энэ сургах, нийгэмшүүлэх, бусад хүүхдүүдтэй хамт одоо сурах энэ орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэ хөтөлбөрийн одоо үр шим юу байна вэ? За дээрэс нь танаа одоо сангаас ямар ажил зохион байгуулж байна? Яг энэ чиглэлээр манай боловсрол хөтөлбөрийн зүгээс 3 жилийн хугацаатай шинэ төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. 2018-аас 2021 он хүртэл. Тэгээ энэ ямар нэртэй вэ гэхээр хүүхд бүрийг боловсрал тэгш хамруулах зарчмыг дэмжих гэдэг ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээ энэ болохоор Улаанбаатар хотын Баянзүг Чингэлтэй, Сонгон хайрхан дүүрэг, Хөдөө орон нутагт болохоор Ховд, Өвөр хангаа гэсэн ийм 5 газар бол хэрэгжүүлж байна. Тэгээ энэ төслийн хүрээнд бол яг одоо тэр тэгш хамруулах зарчим гэдэг шүү дээ тийм. Тэр тэгш хамруулах боловсрал, тэгш хамруулах одоо үйл ажиллагаанд яг бүрэн дүрэн оролцож чадахгүй байгаа хүмүүсийн ерөөсө гол төлөөлөл нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мөн одоо янз бүрийн нөхцөл байдал шалтгаанаас үүдээд боловсрал
тэгш хамрагдаж чадахгүй байгаа, боловсрал чанартай хүртэж чадахгүй байгаа хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаануудыг бол зохион байгуулахаар үйл ажиллагаанууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тийм. Төсөлд хамрагдахын тулд эцэг эхчүүд маань юуг анхаарах хэрэгтэй. Манай эцэг эхчүүд одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эх байлаа гэж бодъё тийм. Хүүхдээ бусдын адил сургуулж хүмүүжихийн тулд гол нь юуг анхаарах хэрэгтэй. Төсөлд хамрагдах ямар боломжуудыг одоо тухайн дүүрэгтээ, тухайн хороондоо, тухайн одоо харьяаллынхаа сургуульд их боломжтой. Манай төслүүд бол ерөнхийдөө одоо тэр тухайн одоо боловсролын байгууллага, сургууль, насан туршийн боловсролын төв тэр байгууллагуудыг дэмжээ, тэр байгууллагуудын үйл ажиллагааг чадварчуулаад тэгж явдаг байгаа. Тэгээ энэ төсөл маань 3 чиглэлтэй одоо төсөлд хамрагдж байгаа 16 сургууль, 16 насан туршийн боловсролын төвийн багш нарыг чадварчуул сургах юм. Одоо ямар чиглэлээр гэхээр одоо тусгай одоо хэрэгцээ шаардлагатай байгаа тийм боловсролд хамрагдаж чадахгүй байгаа алслагдсан малчдын хүүхдүүд байна. Үндэсний цөөнх хүүхдүүд байна тийм. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Тэр болгон тусгай өөр хэрэгцээтэй байгаа хүүхдүүдийг боловсролд одоо яаж хамруулах вэ? Тэр талаар багш нар сургуулийг чадварчуулах чиглэлээр ажиллах юм. Мөн одоогийн одоо нөхцөл байдалд бол насан туршийн боловсролын төв гэж байгаа. Тэр төвөөр дамжуулж одоо энэ хүүхдүүд маань албан бус боловсролыг илүү эзэмшиж байгаа. Тийм учраас одоо насан туршийн боловсролын төвийг чадварчуулах, тоног төхөөрөмжөөр хангах, тэнд байгаа багш болсон хүчнийг чадварчуулах гэд олон талт одоо тэнд хүүхэд нь явж байгаа эцэг эхчүүд чиглэсэн үйл ажиллагаа. За тэр хүмүүс хүүхдүүдэд одоо олон нийтийн ойлголт бас их сөрөг хандлагатай бас буруу зөрүү байдаг. Тэр ойлголт хандлагыг сайжруулах гэд одоо 3 үндсэн чиглэлээр бол төсөл үйл ажиллагаа нь хэрэгжиж байгаа. Би орон нутагт хэрэгжиж санаашнд орон нутагт бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг одоо сургах тусгайлан сургууль байхгүй. Тэгэхээр бусад хүүхдүүдтэй адилхан орчин сурна гэсэн. Яг энэ нөхцөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол бусдаас гадуурхдаггүй байх хэвээр. За хүүхд л болсон гадуурхдаг, сурах орчин нөхцөл хоносдог ч юм уу, сууж байгаа сэрээ сандал нь нэг стандартаар байх хэвээр боловч бус төгсдөө ингийн суудаг гэдэг ийм олон бэрхшээл тулгардаг шүү дээ. Энэ бэрхшээлд бас эцэг эхчүүд мэдээж бэлтгэлтэй байх хэвээр. Төслийн хүрээнд энэ бэрхшээлд даван туулах ямар боломжууд байна вэ? Тэг мэдээж их олон бэрхшээл байгаа л да. Бид нар төслийн хэмжээнд, төслийн хүрээнд юуг дэмжих вэ гэхээр яг тэр хүүхдүүдийг авах ёстой боловсролын байгууллагуудын чадварыг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, шаардлагатай зүйлийн дэмжлэг тусалцаа үзүүлэх энэ чиглэлээр илүү төлөвлөгөө ажиллах юм. Жишээлх юм бол тэ насан туршийн боловсролын төвийн одоо өнөөгийн нөхцөл байдал гэх юм бол ихэвчлэн тусдаа одоо өөрийн гэсэн байргүй, ангигүй одоо нэг сургуулийн зай болон одоо нэг ангид одоо ингэж үйл ажиллагаа явуулдаг байдалтай байж байгаа. Яг хүүхдүүдэд чиглэсэн чанартай сургалт үзүүлэхэд одоо тоног төхөөрөмж тэ маш дотмог байдаг. Одоо хөгжлийн бэрхшээлтэй гэдэг байгаа тэр одоо бидний яриад байгаа тэр тусгай үйлчилгээ боловсрол шаардлагатай байгаа хүүхдүүд ороод ирэхэд тэр одоо бүх хүүхдэд зориулсан одоо арга зүй ямар арга зүйгээр би ажиллах юм тий одоо яг оюуханы бэрхшээлтэй хүүхдүүд таны ангид ороод ирлээ та ямар арга зүйгээр ажиллах юм аутизмтэй хүүхд ороод ирлээ ямар арга зүйгээр ажиллах юм тий 6 настай да 1-р ангид орж сургаж сууж чадаагүй 1 жил өнжицсэн 2 жил өнжицсэн малчны хүүхд ороод ирлээ та ямар арга зүйгээр ажиллах юм гэд энэ толгомцоо асуудлуудыг шийдэхэд илүү төлөвлөгөө ажиллах юм байна. Ер нь бол орон нутагт за ихэнх зарим тохиолдолд байдаг те сургууль суугаагүй. Сургууль завсарцсан хөө байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүд хамгийн наад зах зайны сургалтаар бичих үсгийн мэдлэг олгох, цаашдаа тэгж шилжүүлэх байдлаар сургууль суулгах ийм нөхцөл байдлыг бол төслийн хүрээнд явуулж байна гэж байна. Тэгэхээр энд одоо бас ямар анхаарал хандуулж байгаа вэ? Ерөн зүгээр яг одоо их төсөл хэрэгжиж байгаа Өвөр хангай Ховд аймагт жишээлбэл одоо нөхцөл байдал ямар байна? Манай төсөл бол одоо яг эхэлж байна л да. Яг энэ хичээлийн жилээс бол үйл ажиллагаа нь эхэлж байна. Өнгөрсөн нэг хэдэн сарын хугацаанд бол бид нар төслийн бэлтгэл ажлууд тэр нэлээд хийгдсэн байгаа. Тэгээ яг одоо энэ төслийн хүрээнд бол 3 чиглэлээр 5 төрлийн одоо хөтөлбөр боловсруулагдаад энэ манай 16 сургууль 16 төв дээр хэрэгжих юм аа. Тийм тэр хүрээндээ бол бид нар яг эцэг эхчүүдэд зориулсан ямар хөтөлбөр байх юм. Тэр сургууль тэр эцэг эхчүүдэд зориулсан ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм. Тэ багш одоо ямар одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Насан туршийн төв ямар хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм гээд
ингээд хөтөлбөрүүд бол яг ингээд тодорхой чиглэлээр яваад гараад хэрэгжээд эхлэх юм аа. Тэгээ насан туршийн боловсролын төвийн хувьд гэх юм бол одоо бол хүүхдүүд одоо сургууль завсарсан, одоо ямар нэгэн шалтгаанаар сургуулиас завсардаад хойшлогдсон хүүхдүүд бол тэр төвд хамрагдаад яваагүй биш явж байгаа. Тэгэхдээ одоо тэр хүүхдүүдийг буцааж яаж энгийн сургуульд оруулах вэ? Тэ? Насан туршийн төв ерөнхий боловсролын сургууль хоёрын хамтын ажиллагааг яаж илүү сайжруулах вэ? Тэ? Одоо тэр хүүхдүүд маань 2 жил насан туршийн боловсролын төвд хамрагдаад тэгээд одоо тэр тодорхой хэмжээний шалгуураа хангаад ердийн анги, ердийн сургууль руу шилжих юм процесс бол явж байгаа. Гэхдээ энэ хамтын ажиллагаа бас сул тааруу байгаа тийм одоо зүйл судалгаагаар бол гарсан байгаа л да. Тэгээд жишээлх юм бол энэ хамтын ажиллагаан дээр бид нар их олон зүйлүүд хийхээр бас төлөвлөгдсөн байгаа. Та түрүүн багшийг бэлтгэх нь маш чухал байна. Багш бол маш олон хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Тэгэхээр тэнд одоо хөгжлийн бэрхшээлтэй хөгжиж байна те, энгийн хөгжиж байна. Өөрийнхөө зааж байгаа хичээлийг хэрхэн ойлгох гэдгээс гадна тухайн хүүхдийг одоо тухайн ангид ороод суух те, цаашаа суралцаад явахын боломжийг хаахад бол тэнд одоо ганц үүрэг нь багшийн оролцоо байгаа ш. Тэгэхээр жишээл орон нутагт энэ багш нарыг бэлдэх, сургалтанд хамгаалах ажлууд төслийн хүрээнд ямар байдлаар хийгдэж байгаа вэ? Ер нь манай багш нар маань хэр бэлтгэлтэй байгаа вэ? Одоо ерөнхийдөө бол сая манайх өнгөрсөн зуны хугацаанд бол одоо яг нөхцөл байдал ямар байна вэ гэдэг яг төсөл хэрэгжүүлэх 5 газар судалгаа хийсэн байгаа л да. Тэгээ тэрэн дээр бол судалгаагаар бол маш тийм хоёрдмол байр суурийг илэрхийлсэн одоо зүйлүүд аяөх байгаа. Багш нар бол одоо хүүхдүүдийг тэгш хамруулах боловсролыг тэгш хамруулах чиглэлээр ерөнхий боловсролын сургуульд хамрагдах ёстой. Бид нар бол хамруулах ёстой гэж үзсэн байгаа. Тэгсэн хэрнээ 82% нь яг тэр хүүхдүүдтэй ажиллах арга зүй надад байхгүй. Яаж ажиллах юм бэ гэх тийм. Би яаж ажиллах юм бэ? Би сайн мэдэхгүй байна гэсэн ийм одоо жишээ судалгаа байж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэр багш нар маань одоо тэр хүүхдүүдийг ердийн сургуульдаа авч сургах тийм сонирхол сэтгэл бол бас тодорхой хэмжээгээр байна. Тэ? Гэвч яг тэр би ямар арга зүгээр ажиллах вэ? Яг ямар галраа авлага, ямар одоо материал хэрэглэх үү? Ямар аргачлалаар тэр хүүхдүүдэд би үнэлэх үү гэл ингээд энэ бүх асуудлууд бол бас тодорхойгүй болчихж байгаа. Жишээлх юм бол одоо жон сурлагаар хоцорсон оюун ухааны хөнгөн бэрхшээлтэй тийм хүүхдүүд бол ердийн сургуульд бас зөндөө байж л байдаг. Тэ? Гэтэл яг энэ одоо яг ямар бэрхшээлтэй хүүхд юм? Аутизмтай хүүхд юм уу? Даунтай хүүхд юм уу? Эсвэл энэ анхаарлын сарнил ийм юутай хүүхд юм уу? Гэт тэрийг нь онцлох одоо тодорхойлох юм үнэлэх аргачлал багшд байхгүй. Тэгээ тэрийг үнэлж тодорхойлж чадахгүй байгаа юм чинь ямар арга зүгээр ажиллах уу гэдг нь бас тодорхойгүй. Тэ? За ингээд ажиллаад итэл за нөгөө хүүхд маань одоо нөгөө хүүхдүүдээс ялгаатай штэ. Одоо хүүхд маань тодорхой одоо нэгдүгээр ангийн хүүхд одоо 10-ын дотор чөлөөтэй уншиж сурдаг тийм цаг хугацаанд манай нөгөө хүүхд маань 3 хүртэл тоолдог, 3-ын тоо хүртэл мэддэг байлаа. Тэгээ гэхдээ тэр хүүхдийн үед одоо амжилт ахиц гараад байна. Тэгээ тэр үед одоо багш, сургууль, боловсролын байгууллага маань ямар аргачлалаар тэр үнэлгээг хийх юм бэ гэдгээд маш төвөгтэй тийм асуудлууд нэлээд гарч ирдэг л дээ. Ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын хувьд бол тэгээд төслөөс бол бас яг энэ бүх асуудлуудыг бол мэдээж тодорхойлж гаргасан. Энэ бүхэн тохирсон ямар үйл ажиллагаа, ямар зүйл хэрэгжүүлэх үү гэдэг зүйлүүд маань одоо боловсруулагдж байгаа хөтөлбөрүүд маань. Тэгэхээр ер нь бол багш нарыг бэлдээд хүүхдүүдэд сургаад ингээд явахаар зэрэг энэ хүүхдийн хэвийг сангаас хийж болж байгаа боловсрол техник санамж төслийг маань яам засгийн газар хэрхэн яаж дэмжиж байгаа вэ? Тэгээ манай байгууллага бол яг төсөл хөтөлбөр бүх үйл ажиллагаагаа засгийн газрын байгууллага мэрэгжлийн яам дуутайгаа хамтарч хамтын ажиллагааны гэрээтэй хэрэгжүүлдэг. За төсөл ийм хүрээнд боловсруулагдж байгаа сургалт, гарын авлага, модуль, аргачлал бүх зүйл маань одоо боловсролын мэрэгжлийн байгууллагууд экспертизээр ордог. Багшийн мэрэгжил дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын яам, одоо холбогдох орон нутгийн боловсролын хилцгээд бүх талуудын оролцоог хангаж тэдний одоо санал үйл ажиллагаатай уялдуулж ингэж гардаг байгаа. Тэгэхээр бид нар төслийнхаа хүрээнд ямарч ийсэн энэ 16 газраа бол энэ бүх үйл ажиллагаагаа туршиж хэрэгжүүлээд
Тэгээ энэ туршлага бол одоо энэ байгууллагатай эхнээсээ ингээ хамтын ажиллагааны гэрээтэй хамтарч ажиллаж байгаа учраас цаашдаа төсөл дуусны дараа ч гэсэн одоо байгууллагууд маань цааш нь аваад явдаг ийм туршлагатай. Энэ төслийн хувьд ч гэсэн тийм байгаа. Боловсролын хамтын ажиллагааны гэрээтэй бүх байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр төсөлд хэрэгжиж болно хамгийн гол нь үр дүн байх хэрэгтэй. Энэ төслийн үр дүн та бүхэн юу шарж байгаа вэ? Ер нь хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахын давуу тал өнөөдөр үе. Монголын нийгэмд яагаад ийм зүйл хэрэгтэй байгаа юм? Мэдээж боловсролгүй бичиг үсэг мэдэхгүй хөгжлийн бишэлтэй гэдэг байдлаараа гадуурхаж болохгүй шүү дээ хүүхэд бол тийм. Ерөөсөө Монголч гэлтгүй одоо дэлхийд дахинд бүх хүүхдэд бид нар адил тэгш боломж олгох үүрэгтэй. Бүх хүүхэд одоо адил тэгш эрхээр хангагдах, боловсрох, сурч боловсрох бүх орчин нөхцөл бүх юмар хангагдах эрхтэй тийм байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо Монгол улсад гэлтгүй те бүх оронд бол олон улсын олон улсад бол те одоо тэр хүүхэд байна уу, хүн байна уу, одоо өөрийнхөө тэр онцлог байдал, бэрхшээлтэй байгаа байдал, чадамж нь сул байгаа, тэ аслагдмал байгаа, хүчирхийлэлд өртсөн байна уу, шашин соёл гэд бүх одоо ялгаатай байдлаасаа үл хамааран боловсролын үйлчилгээг тэгш авах тийм зарчмаар бол одоо бүх үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зарчмын нэг одоо хэлбэр нь хүүхэд бүрийг энэ боловсрол тэгш хамруулах. За энэ төслийн хэрэгжснээр бол бид нар одоо ингээд салангад те одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал гээл нэг яриад казак хүүхдүүдийн асуудал одоо сүм хийдэд байгаа хүүхдүүдийн асуудал гээл ингээд тус нь ийм хүүхдүүдэд бүлэглэж ингэж одоо авч үзэж үйл ажиллагаа хэрэгжүүлэх биш. Ерөөсөө хинт ямар хэрэгцээ байхаасаа үл шалтгаалаад тэр тухайн боловсролын байгууллага тухайн орон нутаг бүх хүүхдүүдтэй тийм үйлчлэгийг үзүүлэх тийм загвар төслийг одоо туршиж төслийн хугацаанд хэрэгжүүлээд цаашдаа бол төр засгийн байгуул маань одоо илүү өргөжүүлээд ингэ сайжруулад авч явах. Бүрэн боломжтой байгаа гэж үзэж. Ер нь бас хоёулын ярилцлага дуусчихын миний асуугаагүй таны бас эцэг эхчүүдэд нэг ийм зүйлийг зөвлөд хэлчихье те. За дээр нь төсөлд хамрагдж байгаа хүүхдүүд маань бас аягүй чухал. Тэгэхээр энэ хүүхдүүдийн эцэг их бол хүүхдийг сургахад багш тэр дээрээс нь эцэг их бол маш чухал үүрэгтэй шүү дээ. Эцэг их нь за сурахгүй энэ сургалтанд хамруулахгүй гэдэг ингээд байгаад байгаа юм бол тэр хүүхэд нийгмээс гадуурхтаад адилхан нэг тэгш боловсролд хамаарч чадахгүй ингээд үлдэх нэ шүү дээ. Тэгээ эцэг эхчүүд маань хамгийн гол нь юуг анхаарах хэрэгтэй вэ? Энэ дээр бас мэдээлэхгүй юу? Тэгэхээр хүүхдийн одоо сурч хөгжиж боловсроход эцэг эхчүүдийн үүрэг оролцоо хамгийн чухал байгаа. Бид нар хүүхдээ боловсролын байгууллагт найдаад бүхэл бүтэн ирээдүг нь тэр байгууллагт найдаад хайж үлдэх боломжгүй дээр нь тийм одоо ирэх бараг байхгүй. Тийм учраас хүүхдийнхаа төлөө бол эцэг эхчүүд бүр хийж чадах, хэрэгжүүлж болох бүх үйл ажиллагааг бол бүх арга хэмжээг бол авах хэрэгтэй. Тэн дээр бүр үүрэгтэй гэдгийг эцэгчүүд болгоо ухамсарлах хэрэгтэй. Жишээ нь одоо хүүхдээ одоо жишээ нь сургууль одоо сурах үүрэгтэй ч гэдэм үү те багшил сурах үүрэгтэй. Ингээд сургуульд яваал гэдэг одоо юм сураагүй байна ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бол хандах боломжгүй. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийнхаа хөгжил, төлөвшил, боловсрал ирээдүйд бол өөрсдөө цаг заваа гаргаж бүх зүрх сэтгэлээрээ бол оролцох үүрэгтэй. Зайлшгүй шаардлага одоо яг энэ цаг үед бол байна гэж хэлмээр. За баярлалаа. Тэгэхээр бас өнөөдөр энэ 9 сарын 1 болох ч байгаа энэ цаг үед бас хүүхдийг одоо хэрхэн бэлдэх вэ? Дээрээс нь хүүхдийг ивэг сангаас одоо хэрэгжүүлж байгаа боловсрол тэгш хамгаалах төслийн талаараас манай үзэгчдэд эдгэргүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ цаг үеийн ярилцлагын оргил цаг энэ хүрээд өндөрлж байна. Оргил цагт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.